Өргөн амарчих газар 2024 онд 7900 орчим их нэрад үйлчлэгээ үзүүлсэн байна. Тэдгээрээс 250 гаруй эмчлүүлэгч цусан бүтээгдэхүүн сэлбүүлэх шаардлага хэрэгцээ гарсан байгаа юм. За энэ мэт цусан бүтээгдэхүүний хэрэгцээ өндөр байдаг тул тус эмнэлгийн эмч ажилчид өнөөдөр цусаа амтулжээ. Монгол улсад их барих эмэгтэйчүүдийн салбарт мдэггүйжүүлэг эрчим тэмчилгээний тасаг үүсэж өгсөний 40 жилийн ой тохиож байна. За энэ үднээс цусан бүтээгдэхүүний хэрэглээг хамгийн их харж мэдэрдэг эрүүл мэндийн салбарын ажилчид цусаа амтуулж байна. Эмч ажилчдаас гадна бусад энэ эргэн тойрны ажил байгууллагуудаас ирээд ингээд 130 гаруй хүмүүсд ингээд цусаа өгж байгаа. За нэг цуснаас бол 3 хүний амь аврагддаг. Тэгэхээр их барихын салбарт бол хамгийн ноцтой хүндрэлийн нэгдүгээрт бол цус алдалт явагддаг. Тэгэхээр энэ дээр мэдээж их жирэмсэн их байгаа эмэгтэйчүүдийн цус алдалт ч гэсэн адилхан их хэмжээгээр цус хэрэглэгддэг учраас энийг тохиолдуулаад бас нөгөө нийлүүлэлт их багасж байгаа. Тэгэхээр энэ тэдэнтэй холбоотойгоор бид нар бас ингээд өнөөдөр донорын өдрлөгийг зохион байгуулад амжилттай зохион байгуулаад явж байна. За ер нь бол манайх нэг 2 жилдээ нэг удаа энэ цус энийг зохион байгуулдаг. Энэ жилийн хувьд бол ерөнхийдөө тасаг нэгж болгоныг доноруудын тоог аваад үржилсэн байдлаар бол одоо 80 гаруй донор бол бүртгэлдсэн. За дээрээс нь бол ар гэр бол найз нөхдүүд бас энэ цусаа өгье гэсэн хандлага баттай байгаа. Тэгэхээр ерөнхийдөө нэг 80-аас дээш донор бол энэ арга хэмжээнд бол оролцсноо. Анх оюутан болоод анаах оюутан болоод нэгдүгээр курсээс цусны донорыг нэгдсэн. Анаахын 6 жил цусаа өгсөн. За тэгээд сүүлд энд ажилд ороод их хүүхдийн эмнэлэгт ажиллаж агаад цусны хэрэгцээ их байдгийг мэдрээд өргөжлүүлээд цусаа өгч байгаа.